Хай, хөө цэцэрлэгт нь хүргэж үгүй. Юу ярьж вэ? Сургуульд нь хүргэж үгүй. Цэцэрлэгт нь хүргэж үгүй гэж ярьсараад бүр тасцсан шүү дээ. Өнөөдөр нөхөр Чунчин гээд өөр хотлоо ажлын тамилттай тэнд автомат жолоодлогын машины хурлалахын гэсэн тэгээд амжуул маргааштай амжихгүй л нөгөөдөр ирхэн гэсэн. Сая өнөөгөл би хүүгээ загнаа да. Ер нь хичээл орсноос хойш бид хоёр нэг л хонхтой уралдаад дөнгөж сургуультай ордог за. Хоцроод болж үгүй. Тэгэд өнөөдөр бүр удаад болж үгүй болохоор нь би чи хурдлаач цай ундаа уух юм би хурдан нүр гараа ирж угаа гэдгсэн чинь уурлаад исэн байхгүй уурлаад угаасаа намайг сонсохгүйсэн. Тоохгүй ном уншаад исэн. Тэгэхээр би чи ямар сони юм бэ энэ төр хэлсэн чинь юу яриад аа хүн болгоо ондоо идэг өстэй. Миний онцлог өглөө осоод удаан хөдөлгөлөхгүй юу гэтгэхгүй юу. Тэнгүүд нь гинт уур хурж юм чинь. Чи юу яхалаараа дандаа хүн болгоо ондоо гэдэг үгээр дандаа өргөө өмөрч идэв. Хүн болгоо ондоо болохоор дунд нь нэг дүрм журм гэж юм байдаг үстэй. Хичээлийн цаг гэж юм байдаг үстэй гэж юу сайн загинсан. Тэгээд чи юу юм? Яс мэлхий юм уу? Залхуудаа юм уу? Хүн юм бол хүн шиг байна тэр гээд. Загинсан. Гэтэ ер нь ойрд гэж ер нь ингээд юм л болохоор хүн болгоо ижлэн биш үстэй. Энэ миний онцлог ахгүй юу гэд ингээд тэр үгийг нэг юм өөрийгөө өмөрөх сул талаа ингээд дандаа өмгөөлөх нэг тийм шалтгаан болгож яриад болж өгөхгүй. Уг нь би тэр үгийг өөрт нь хэрэглэхдээ за өөр хүнийг ойлгоорой. Өөр хүний сул талыг ойлгоод ингээд эргээр харчаарай гэдэг утгаар ингэж хэлж өгдөг байхгүй юу? Тэгсэн чи одоо бол бүр өөр дээр наацсан. Ангийнхаа хүмүүстэй ингээд зүгээр тоглож явахдаа ингээд барилдах гат ч юм уу эсвэл ингээд өмүүлээд идэг. Тэгэд би чи яагаад ингээд хүмүүсийг ингээд идэг гэсэн чинь энэ миний онцлог л ахгүй юу? Би монгол хүүхд болохоор бүх барилдах туртай л ахгүй юу энэ төр гээд тэгээ болчихгүй за. Гэтэ ер нь хүүхдийг бас хитрхи үгээр нь нэг тийм одоо юм чи хит эргчүүлээ болох нь буруу гэлжил яадаг болоо бас тодорхой хэмжээнд хязгаарлах хэрэгтэй юм шиг санагцсан. Юм л зүгээрээ миний хөө өөрөө л мэд ялагдсан ч гэсэн хамаагүй үр дүндэнд бити төвлөр яг хийж байгаа үедээ л анхаар өөрөө идэвхтэй хатал болно хичээхэд болно энэ төр гэдэг үгнүүд бас өөрийн жоохон чөлөөтэй тавьчихаар нэг ингээд юмд хичээхгүй мэрихгүй юмны төлөө ингээд хар хур дараа зүтгэж нэг тийм хүчгүй болчихдөг юм шиг санагдаад байгаа. Тийм болохоор ер нь өнөөдрөөс эхлээд шахаж шаардаж загнахаар шийдсэн. Өчигдөр би нэг найз охинтойгоо уулзаад тэгэд тэрний ярьсан юм жоохон сонь санагдсан. Тэрийг ярьчихуу. За хүний нууц задлаж байгаа юм биш. Зүгээр нэг хятад эмэгтэйд тохиолдсон за нэг жишээ болгоо ярьчих за. Гэтэ яг манай найз биш. Бид хоёр нөгөө хүүхдүүдээрээ танилцсан ээж нар ахгүй юу? Тэгээ хүүхдүүдэд тоглоулангаа хаяа уулзаж ер нь гайгүй дотондоо надад бол ер нь хөөрхөн ааштай юм зүв эмэгтэй шиг санагдтiin. Тэгээ ичсэн чинь тэр эмэгтэй ярьж байгаа байхгүй юу? Нөхөр нь ингээд одоо дөвийн энтергээд аппликейшн байдаг байхгүй бичлэг үздэг хятадууд бичлэг үзээд байдیں۔ Тэр бичлэгийн дээрээс ингээд ийм одоо эмэгтэй хүмүүсийн бичлэг үзээд байна гэд тэгээд тэр эмэгтэй болохоор өөр амар хүрхэн за надад бол ер нь хятад эмэгтэй гэхэд бүр хангалттай хөрхөн эмэгтэй шиг санагдтiin. Тэгсэн чи тэрний нөхөр нь болохоор ийм өөр охтуудын бичлэг үзээд байна гэдэг. За тэд нар нь болохоор ингээд ийм хальт маск заасаг баг маг зүүцэн охтууд эд ингэнэ. Тэгээд ингээд жоохон хагас нүцгэн бүжгэлдэг нэг тиймэрдүү гэсэн. Тэгээд ингээд мөнгө төлж үздэг гэж тэгж байгаа байхгүй юу. Тэгэд тэр охин болохоор нөхрийнхөө утсыг тийм юм үзчихээг нь мэдсэн. Тэгэд хамгийн гол нь нөхөр нь тэрийг үсгийн тулд одоо хэдэн юан чи төлцөн байна гэж тэгж байгаа байхгүй юу. Тэгээд тэрний дараа нөхөртөөгөө муудаад бөөн хэрүүлэр уруулаад тэгээд нөхөр нь болохоор аюу их томилтоор явчихдаг болохоор хаяа ихнэрээ санахтаа зүгээр нэг тиймэрхүү мөцчдөг гэж хэлсэн гэж байгаа байхгүй юу. Тэгэд тэр охин болохоор өөрөө хүүхдээ гэртээ хараад бижидэг. Тэгэд ер нь жоохон сэтгэл готролд орсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд сэтгэл зүйчтэй ярьсан гэсэн. Тэгээд сэтгэл зүйчээс энэ хууралт мөн үү шүүгээ асуусан чинь сэтгэл зүйч нь нөхөр чин наад юмдаа мөнгө төлсөн л байгаа бол энэ бол хууралт гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ сонин бааз гэтээ ер нь ингээд за хятад хэлтгүү ер нь ингээд дэлхийд дахинд гэр бүлийн суурь эмчин үнэнч хайр итгэлтэй үнэнч хайр гэсэн юм суурь дээр хоёр биедээ итгэж амьдрдээ штэ. Гэтээ хятадуудыг анзаараад байхад нэг тийм мэдээж тийм хайр бол мэдээж суурь та гэтээ ингээд хоёр талаас хоёр хүн нийлээд нэгэн зорилгын төлөө тэмцэх энэ утганаас айгүй юм чухал гэдэг байхгүй. Тэгээд тэр зорилго нь болохоор хөвчлэн материалын зүйлүүд. Тэгээд ямар нэг материалын зүйлийг бүтээж одоо мөнгө хөрөнгөлөөж амьдрэх гэх юм уу? Тийм болохоор нэг тийм аливаа асуудал гарлаа гэж бодоход
энэ мөнгөний асуудал амар их яригддаг за. Тэгээд тэр сэтгэл зүйч тэр найз охин хэлэхдээ одоо чи ингээд мөнгөө хян, мөнгөө ингэдэг чи байрын тэр гээд ингээд бага мөнгөний зөвлөгөө өгсөн байгаа байхгүй. Би тэгээд тэрэн сонсоод хүүх ямар амар юм. Хүний сэтгэл энд өвдөж ихэд ягаад бага мөнгө ярьсан бэл доо гэж бодоод тэр охиныг ингээ анзаархаа хичээсэн чинь тэр охин ч өөрөө хятад охин болохоор бас ингээд надад шал ондоо байхгүй юу. Ер нь тийм штэ энэ төр гэсэн. За. Ер нь хамгийн чухал нь ингээд би одоо өөрийгөө хамгаалахын тулд ингээд мөнгө төгрөг, имэ тимэ баримт, нотлохын л аягүй чухал энэ төр гэж яриад за. Ер нь ихтэй хятад сэтгэл зүйч нар тэгээд юм билий. Өнгөрсөн жил байлуу нөхөрөд хоёр бас нэг за юунаас олж муцснаа мартчихжээ. Гэр бүлийн нэг агар шагаар хэрүүллээсэн. Тэгсэн чи тэрийг хүндрүүлээд нэг 2-3 хоног тэрийгөө дэвэргэж бүр муудаад болохгүй. Тэгээд за хойлоо тэгвэл хэрүүлээ таслан шийдүүлээгээд. Сэтгэл зүйч тэр болчихсон аахгүй тэгсэн чи ёо тэр юу гэсэн гэж эхнэрээ ажил хийлэг гэж наас. Бид хоёрын хэрүүл юусоо миний ажил хийхдээ хийхгүй тэ ямар ч хамаагүйсэн за. Тэгээ бид хоёр сүүл рүүгээ хоорондоо нэг тал болоо тэгээд нэг сэтгэл зүйчтэйгээ муудаад тэгээд төвлөрсөн гэж. Гэхдээ ер нь хятадын нийгэм онцлог нь бас ийм хөдөлмөрч хүн болгоо ажил хийж мөнгө хуримтлуулж улс орноо хүчрэхэг болохыг дэмждэг ийм үзэл суртал дээр гэр бүлийн бас үнэцэл арай ондоо үт юм шиг санагддаг юм а. За тэр яах вэ? Йоо өнөөдөр би үсээд нэг хөөрөө буддаг баатар болох гэсэн чи шаал ондоо өнгөр будсан. Уг нь би өөрөө үсний өнгөр будъя гэж үзсэн байхгүй яа тэгвэл нүүн цагаан ус харагдаад исэн. Тэгээ тэрийг дарах гэдгсэн чи амар тэнэг шар өнгө. Бүр шаал тэнэг шавшаар. Таалагдахгүй. За бай бай.